Сайн байцааны үзэгчтэй хөтлөгч Сүхэ байна. Мосок гишүүнээс бусадтай нь хаалтын гэрээгүй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 оны дугаар хэлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ. Дуудлагын жолооч нар өөрсдөө согтуу ирэх тохиолдол нилээдгүй их гараад байна. Нэгэн иргэний бидэнд ирүүлсэн видеог үзцгээе. Юу яана? 5 шир орнох юу? Дуудлагын жолооч чи хэд үлээ? 5 шир 30-аар явж байгаад дахин 20 шаана. За баярлалаа. Шууд ийж чигээрээ гарч ийн. Юу яриад байгаа юм бэ? Зүр замаараа яваа наа чи. Замын чигээрээ явчих. Тана гобрид ирлээ штэ. Тэнийг юм зүрийн замаараа яваач. Тана жоохон ухарж байгаа хүчтэй гармаар байна. Одоо гарч одоо харих гэж. Таны үгүй одоо яг Тэр замын зүр замаараа яваач. Явчаа. Гобр. Тана жоохон ухарж байгаа хүчтэй гармаар байна да. Тэгвэл яг харих зүр замаараа явуулдаг байгаа машин. Энэ фастын фрүүстер ингэдэг байхгүй одоо харж ин хажуудлын араймаар одоо гоё. Чи яаж ч дугуугаа чи хүн худлаа өөргөө шаагаад байгаа юм байна. Зүр замаараа яв ах. Одоо зүгээр явчихлаа. Цаагаа ишээштэй та хүний машин өөр. Гацлуу. За наанд өөр жолооч дууч байгаа нь дуудалтаа явлаа. Хуцаа цагаан би хөөе. Ямар компаниас хөөе нааш хөөе. 15 жилийн өмнө Монголын Facebook-ийн холбоо гихчиг байгуулж байсан олон хүнээс мөнгө цуглуулж нэг хүний данс меладгаараа алдартай ноён Айзи буюу Г ирээдүйн Монгол ардын намын дарга учрлын их өгөгдөл хиймэл оюун ухаан залуучууд хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Энэ талаар Монголын ард түмний байр суурийг тодорхойлцгаая. Энэ Монгол ардын намын даргын зөвлөхөөр ноён Айзи гэд хүн гэд томилогдсон гэд гадуур яваад байгаа байхгүй юу? Энэ талаар таны үзэл бодол. Өнөөдөр чи буруу яриад ноён биш шүү зүгээр Айзи. Комеди боётаг хэлж байгаагаар нөгөө ноён гэдэг тодтол чинь тарган хүндэл байдаг гэд турцсан байлээ шүү дээ. Тэглэж тэр чин зөвлөх бөмбөлөх гэж тэр чи аль хэдэн жилийн өмнө юу лээ Facebook-ийн холбоогоо баган лөөр хийгээл яваад ддаг байсан юм шүү дээ. Одоо ч гэсэн тэр нэг дансын чи шагны юу лээ юу лээ тэр нэг тим юм хийгээ 10-ээс мөнгө авснаа нэг хүнээ шагж өгнө аль хэдэн жилийн өмнө тэрийгээ дэгээс одоо ч тэрийгээ л хийж байгаа. Тийм л хүн шүү дээ. Ерөөсөө тийм хүн одоо бидрийг одоо тэрийг зөвлөж байгаа шиг биднэрт одоо зөвлөж гин гэсэн үг үстэй. Би тийм хүнээр бол зөвлүүлмээр байна. Тий. Хэрвээ ноён Айзи таны дансыг милаа игвэл та дансаа өгөх үү? Юу яриад байгаа юм бэ нэ? Үгэлгүй яад юм бэ? 50 58 48 66 43 хаан бакны данс байгаа шүү тий. Баярлалаа. Ард түмний бодлыг сурулж ирсэн бэлтаг байлаа. Баярлалаа. Швед улсад зохион байгуулагдаж буй олон улсын өндөр шагналтай тэмцээний үеэр манай улсын тамирчин Б өсөх баяр буюу банцрагч авахтай өсөх баяр нь тэмцээний үеэр Франц улсын тамирчиг хутгалжээ. Энэхүү аимшигт хэргийн дүрс бичлэгийг хамтдаа үздэцгээе. Энэхүү бичлэгийг зүрх судасны өвчтөй, жирэмсэн эхчүүд болон насан туршийн хүмүүс үзхийг хориглоогүй шүү. You're ready to cut down the flank, not checking 9-10. Why wouldn't you? Get the knife, 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 get the... Oh, he's a bit sideways, but it's all good. He gets it. Okay. Сурвалжлагч Пялдакийн дансчин хэдийн бэ тусгай сурвалжлагыг хүлээн авч үзнэ. Сайн байцгаана уу? Дансчин хэдийн бэ ингээд үргэлжилж байна. За рэпер шуугийн зураг авалтан дээр бид бүхэн ирсэн байна. За ойрын сони хачин. Ойрын сони хачингүүл 3 сарын 20-нд өөрийнхөө 3 дахь цомгийн нээлтийг хийх гэж байна. Оо 3 дахь цом. Тийм бас миний төрсөн өдөр байгаа. Тэр өдөр. Тэгээ хөрөлцөн ирээрээ. Хаана болох вэ? Diamond Palace event талд болно. Баруун дөрвөн зам. За. За нэвтрүүлгийн гол асуултандаа орцгоё. Дансчин хэдийн бэ? 24:00, 15:00, 16:00, 11:58, 86 олон цодом жанц ирээдүй. За баярлалаа. Баярлалаа. Дансчин хэдийн бэ? За энэ ч рэпер рапор энэ ч ирсэн байна. Ганг нүүдэл sports man. Дансчин хэдийн бэ? Данс чин гэж миний дансанд байгаа мөнгөө Их мөнгө биш ээ, дансчин шүү дээ. зүгээр дансны дугаараа Тий. айбан тагаа юм уу? Тий. За 89500 51 31 34 1763. Баярлалаа. Нарам уу. Олон улсын алдарч жүжигчин Барславг буюу Фантастикийн Барсаан Молбидо ТV-гийн видеоны доор all time best хэмээн комент бичжээ. Энэ талаар манай сурвалжлах баг сурвалжлсныг үздэцгээе. Аашаас. За бид бүхэн Молбидо ТV буюу одоо контент бүтээгч залуусын ажил дээр хүрээд ирсэн мэн дотгошоо орж сурвалжлага авцгаая. Бид нар хөндлөн шаа. Бидэндээ ярилцах контент мейкер байхгүй. Хамгийн шилдэгрэлэг лээ. Сайн байцгаана уу? Фантастик продакшны Барславг одоо танаа контентны доор комент бичсэн гэж үнэн. Үнэн байгаад бид нар тэмдэглээд байж байна. Чи бас баяр. Чи идэхгүй бол бид нар ч харуулж баталж болно хардаа. За. Чи нэг уншлаа. За камера сайн бичээ. Барславг батал гэж байгаа. Энэ ард нь хардаа ингээд бүр цэнхэр тэмдгээр ингээд жинхэнэ хүн шүү гэж бүр ингээд баталсан тийм чи verify account. Энэ чи хөөе тийм Японы энэ чи дэлхийн олон улсын од хүн шүү бидэн дээр тэгж битсэн. Тэгээд өвгнийгээ бас бид нар бахархаад ингээд ямарсан жаадалсан тэгээд ингээд тэмдэглээд бас ингээд
Шампанс бодлоо байжлаа. Чи яг баяртай баяр болж орж ирлээ. Төлөө. All time best. Баярлалаа. Бас Монголын арт түмэнд Сурвалжсан бистак. За төлөө. Нэгэн иргэнд ер бусын зүйл тохиолдож. Тухайн иргэнд тохиолдсон хачиргалтай явдлыг хамтдаа үзцгээе. Арай энэ одоо ингэж бичдэг яах вэ? Танаах нь хашаа нэрээ буруу бичсэн. Юм ойлгох юм уу? Би уран шүү. Хүчирхийлэгч хүчирхийллийн эсрэг холбоо байгуулжээ. Хүчирхийлэгч хүчирхийллийн эсрэг. Энэ буруу бичсэн биш үү, редактораа? Юу хүчирхийлэгч хүчирхийллийн эсрэг вэ? Зөв шүү дээ. Наадах зүгээр уншаач. Хүчирхийлэгч хүчирхийллийн эсрэг холбоо байгуулжээ. Нар болохоор ер нь нэгдсэн гол шалтгаан нь юунаас авсан. Угаасаа Монголын нийгэмд агүй их тийм хүчирхийлэл, дээрлэхэл тиймэрхүү зүйлс их болж байгаа болохоор одоо байгээл нийлсэн тийм хүмүүс байгаа. Яста борхны ягаагүй юм яач ч байна. Яах болтугай дараа. Тэгээд бид нар нөгөө гишүүдийн дотоод үйл ажиллагаа гэж явуулдаг. Тэгээд тэрнээс гадна нөгөө нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа бас явуулдаг. Нөгөө анхны нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бид нар. Яа гэж байгаа даа борхон байна. Олвос эмэгтэйчүүдийн байр зориулаад хэд хэдэн сургуулиудаар явж кибербуллинг тэр хүн өөрийнхөө энэ биеийн дотор тухтай амьдрах уу, эрхээ мэдээ тэ Хуц. Монголчууд буруугүй болон эхэлж байна. Эхний дугаарын зочноор ноён арх орж байна. Ирсэнд баярлалаа. Асуулт руугаа шууд орцгоё. Та энэ жилдээ багтаж одоо хэдэн гэр бүлийг салгана гэж бодож байна? Ягаад гэвэл гэр бүл саллалтын ихэнх хувь нь ерөнхийдөө гол буруутан арх та байж таарад байгаа. Энэ жил ер нь тэгэхээр хэдийг ер нь салгая гэж бодож байгаа вэ? Гэтэж хариулахгүй л дээ. Тэгвэл дараагийн асуулт руу орцгоё. Та саяны өвөл бол бас хэд хэдэн хүнийг осгоож алсан. Тэгээ одоо бол ашгүй хавар цаг болж дулаарж байна. Гэхдээ өвөл ахаад ирнэ. Тэр үед бас та ер нь хүн хөлдөөж алах уу? Ингэж хариулна гэж мэдчихсэн юм аа. Дараагийн асуулт. Танаас болоод бас жолооч нарын ирэх хасагдаад байгаа. Та ер нь энэ байдлаа бас хизээ таслан зогсоох бай. Ерөнхийдөө манай найз бас хэлсэн саяхан таныг уугаад машинтайгаа явж агаад жилийн ирэх асуултсан гэд одоо нууцаар яваад байгаа. Одоо үнэ хариуцлагыг та тэгээд хүлээн бидтэй. Ер нь тэгээд угаасаа бас манай нэг найз саяхан бас таныг уугаад ажилдаа очиог юм бэлээ. Тэгээд ажилласаа халагдсан. Одоо тэрийг хэн тижээх вэ? Уусаал хариулахгүй. Хариуллаа та. Хэдэн хүний амьдралыг зовоож хэдэн хүний нулимсыг үзэх гээд байгаа. Миний монголчуудын мууг харахгүй байна уу та? Муу бистаг ер нь би өнөөдөр уuna. Бороогүй монголчууд болон энэ үрээд өндөрлөж байгаа ихний зочин арх байлаа. Би чамайг өнөөдөр уунда амлалар минь. Баярлалаа. Шогийн хүрдийн зочны болон эхэллээ. Энэ удаагийн зочноор 3 газар гэдгүүгээр алдартай фристайл хийгч рэпер өглөөний 5 цаг буюу 5am оролцож байна. За өдрийн мэнд. Оноо өвч юм уу те? Окей. Өдрийн мэнд. Хасаагүй байна хамуудын тэнд. Хей монгол хүн юм чи нас өнөдрийн мэнд. Хей чадахгүй бол надаас хооллуур бай. Фристайл хийсэн энэ бол миний За түр хүлээж. Оноо өвч юм уу те? Та тэгээ ихтэлэхгүй те. Өдөр болгон тамхи хүлээж ийн. Октоудаа намайг түр хүлээж ийн. Намайг өдөр бүкснэн дээр нь бүлэн жин. Фристайлыг өдөр бүр хийсээр яг. Юу шүү. Энд чинь бүр фристайлда донтын юм шүү. Та тэгээ наа газ хэлэхгүй дээ надаа. Окей, донт нүгжим дотор толгой дэш химнэлээс яг гинче би фристайл донтсон би гарч чадахгүй тэдний дууг минь сонсоод авдардаг. Натаа зүр унтрааж яа. Зочны болондоо эргээд тавтаа морил. Манай өнөөдрийн зочин бол 5am байгаа. За тэгэхээр манай одоо мэдээнд мөнгө төлсөн гол шалтгаан нь юу вэ? Гол шалтгаан гэх юм бол ерөөсөө маш энгийн. 3 сарын 20-нд манай NDL-ийн тоглолт болох байгаа. Тэгээ бусдад танин мэдүүлж одоо маркетингээр их гэж л орж иж байна да. Зөв. NDL Records-ийн тоглолт хизээ хаана болох вэ? Манай NDL Records-ийн альбомын тоглолт болохоор Endless нэртэйгээр зохиогдож байгаа. 3 сарын 20-нд Diamond TV-ийн тоглолт болох байгаа. Diamond.
Шижрээгийн газар юм баг. Зөв. За манай зочин артистууд гэх юм бол маш өргөн бүрэлдэхүүнтэй биднэртэй хамт оролцож байгаа нэлийн галз үдшилэг болох болно. Жишээгээр нь татаад хэлэх юм бол эхлээд Young Sab, Young Moji, KK, Okay. Blue, Limit King Damn. гэх мэтчлэн олон хүмүүс байна. Үлдсэн нь бол Surprise motherfucker юм байна те. Окей. Тэгэхээр бас нэг сонирхолтой асуулт байна л да. Энэ үзэгчээр ирсэн байна. Artist name 5am гэж энэ үүрээ 5 цаг. Энэ ямар утга учиртай юм бэ? За энэ нэр нь бол одоо яриул амар утга болно гэхдээ маш товч тайлбарлаад өгч. Энэ ямар утгатай вэ гэхээр ерөөсөө үүрийн 5 гэдэг нь одоо харанхуу дуусаад өглөө болж ийн гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр яг энтэйгээ адилхан миний амьдрал дахиж харанхуу гэж байхгүй. Би харанхуу дотор явахгүй л гэсэн утгатай бэлгшээлгээд өгсөн 5am гэдэг. Тун сонирхолтой бас гоё утгатай нэр байна шүү. За окей тэгвэл юу яа. Одоо хоёулаа жинхэнэ би чамд 3 өгөөд тэгээд чи фристайл явъя. Чиний яг хүссэн мөч баг. За тийм байж байгаараа гэхгүй шүү дээ. Тэгэхгүй одоо энэ удаа тэгэхгүй шүү. За би чинь тэгвэл 3 үгээ. Окей. Одоо яан штэ. Let's go. За тэгвэл би ийм үг сонголоо. Шогийн хүрд хошин мэдээл юм байна. Шогийн үрд хошин мэдээ. За энэ үгнүүдийг ашиглаад нэг фристайл явуучих. Айтаа. За тэгвэл би энэ ч шууд ай тавилаа шүү. Чи бэлэн үү залуу минь? Хизээд бэлэн. Окей. Yeah. Чам нэг ийм айл тааруулж. Болно дуртай. Окей, болно. Yeah. Эй, ханын бишээ үргэлж мэчин нурдээ. Freestyle хийхээр аавн зөвхөн хурдээ. Нийгмийг шүүмжлэн шогийг мэдээ эсвэл хүрдээ. Өдөр болгон игүүлэн мэчин хүрдээ. Зарим нийгмийн асуудлыг бид ярьж байна. Зөвхөн freestyle болон шог мэдээ. Олон хүмүүс хэлэн нүн нь яг хит бэ. Асууж дэмээр орж ирж болно яг үнэндээ. Асуудал байхгүй freestyle-ийг би хийж ийн. Миний хажууд байна мол гана ахмадын дуу болгон дээр дүрээ солин яг л мол гана. Миний punchline яг л UB comedy-гийн бата. Надад тааруул чамаг шармахтан мэчин натан. Эй, гадаа сайхан болсон байна зүүн цаг орхон тий. Юу болж байгаа надад тамагтж байдаггүй. Юунаас чаддаггүй. Айдаггүй хошин шогийн мэдээгээ үзэх хэрэгтэй. Бишээ чин дээрээ шогийн хурчүүдээ. Би ч гэсэн чамаг дуурайвал дуурайн штэ. Өгшөрсөн ч биш. Залуу штэ. За окей. Окей, за яв. Окей. Болохгүй зүйлийг дуулан. Эй, болохгүй зүйлийг л бид сануулан. Эй, хошин мэдээ тэгэн шогийн хүрд. Эй, үзэж болон залуучуудаараа бүр. Эй, нийгмийн асуудлыг бид нэр хөндөж байна. Эй, инэтэж гисэн эмэг нэлтэй. Эрэхтэй эмэгтэй хамаагүй бүгдээрээ тэгш эрэхтэй юу болж байгаа намаагүй нийгэм бараг галзуурах нэ. Нэгийг хүчээр хэлж маш олон хүмүүс. Гэхдээ тэдний өмнө санаа зовн зүрх бас миний цоос. Нэгэндээ хайртай байвал ясын. Эй, нэгдвэл залуучуудаа юунаас айсан. Миний хайгуу чин далаада байдгийн. Эй, ивнийг дэлэрч хүч Монгол улс минь мандан батгай. Яг л гал шиг хэй. Нэгэндээ хайртай байвал өөр зүйл үгүй хайрыг бусдад түгэй. Окей, өөр зүйл үгүй ингээд дуусах болсон байлгүй дээ. За окей баярлалаа. Ингээд манай өнөөдрийн шогийн хүрдийн зочноор rapper 5am оролцлоо. Бас удахгүй болох тоолонд нь амжилт хүсье. Тэгээд бас манай шогийн хүрдийн талаар үнхээр сайхан фристайл хийлээ. Тэгээд баярлалаа. За дэндээс баярлалаа. За окей. Ийхүү манай шогийн хүрдийн зочны болон энэ үрээд өндөрлөж байна. Эргээд мэдээ рүү орцгоё. Шог бос мэдээний цаг эхэллээ. Монгол улсын ерөнхий сайд асан ил оюун эрдэнэ NTV телевизийн лавгийн той нэвтрүүлэгт орж 5 цаг гарны шууд ярилцлага өглөө. 5 цагийн ярилцлагыг үзээд базаад хэлгээд ерөнхийдөө X ерөнхий сайд маань бороогүй юм байна. Элийн цүнх 18 саяын цүнх үнэн байна. 17 саяын хувцас гэдэг байгаа мем өглөөдөө энэ брэнд алдартай болчих шиг боллоо манад. Дээрээс нь 20 сая төгрөгийн алмазын бүгж гэдэг. Эднэрийг үнэн гэж хэлж байна уу? Тэг бүгж нь үнэн. За цүнх нь болохоор манай хүү авч өгөөг нь тогтоогцсон. Дээдхэн судлаа олохгүй бол доотх нь гүйдлээ олохгүй гэдэг шиг ер нь манай олонний танил хүмүүс бурууга хүлээж чадахгүй. Ёс зүйн асуудлаа цагдаа хүчний байгууллагаар тогтоолгосон болгоод өнгөрдөг жишг тогтоод удаж байгаа билээ. 2 жилийн өмнөх асуудлыг дахин сануулгаад жүжигчин Жэри Номанаар дээрлэлтийн хэрэгэ үгүйсгэж цагдаагаар тогтоолгосон гэж мэдэгдсэн билээ. Постыг бичсэн болон постны доор комент бичсэн ангийнх нөхдүүд ямар нэгэн гомдол гаргаагүй цагийн газар энэ асуудлыг авч шалгах хэрэгтэй гэдгийг билээ. За тэгээд нийтдээ 20 гаруй хоногийн хугацаанд бид нар очиж мэдүүлэг өгсөн.
За тэр постны доор комент бичсэн ангийнхан хүүхдүүд ирж мэдүүлэг өгсөн, бидэртэй хамт сурж ирсэн оюутан ангийн хүүхдүүд маань ирж бас мэдүүлэг өгсөн, дээд доод курсын оюутнууд тийм. Мөн бас соёл урлагийн сургуулийн багш нар ирж мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд цаашаа дахин 10 хоног прокурор руу шилжээд прокурорын дүгнэлт гарсан. Хандмаа гэдэг охины постн дээр бичсэнчлэн тиймэрхүү зүйлсүүд болж байгаагүй гэдг нь тогтоогдсон байгаа. Ингээд сошиал тийм том сенсац болсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үүрэгтэй гэж бидэнд тайлбарлаад дуудсан байгаа. За тэгээд анх пост бичсэн охин маань өөрөө Монголд байдгүй гадаадад ажиллаж амьдардаг учраас ирэх боломжгүй гэж үзээд даавар комент бичсэн ангийнхан охтууд бид гурав за гэрчээр тухайн үед соёл урлагийн сургууль сурч исэн оюутнууд багш нар гэд хүмүүсийг дуудаад мэдээлэл аваад цагдаагийн газраас энэ асуудлыг прокурор руу шилжүүлдэг мэлээ. За тэгээ прокурор дээр очиод нийтдээ сар гарны хугацаанд үргэлжлээд энэ асуудал маань шийдэгдсэн. За хин нэгний эрхэн талдаж 2 жилийн хугацаанд өдөр бүр зодож нүдэж биеийн хүүх нэц явуулдаг байсан гих мэтчлийн зүйлүүд нь худлаа гэдэг нь нотлогдоод энэ асуудал маань дууссан байгаа. Энэ 7 хоногт үе тэнгийн дээрлэлтэй холбоотой хэд хэдэн бичлэг задарч нийгмийг цочроогоод байна. Одоогийн байдлаар энэхүү хэрэгт холбогдсон хүүхдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. За нэр бүхий улсын болон хувийн сургуулийн 8 орчим хүүхдийг тухайн хэрэгт холбогдуулан шалгаж байна. За гол яг одоо энэ одоо дэрлэлтийн одоо энтрийг эхлүүлсэн 2 эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийг одоо цагдаагийн байгууллагад ирүүлнэ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа, байцаал мэдүүлэг авах тийм. Энэ ажиллагаанууд ингээд хууль журмын дагуу хийгдээд явагдаж байна. За нөгөө талдаа яг энэ хүүхдүүд болохоор үйл ялах зүйлээс болж одоо хоорондоо маргалдаж киноны тасалбар, найз банд руу мессеж бичсэн, урдуур нь алгасан. За одоо над руу дата шилжүүлнэ гэж шилжүүлээгүй, мөн шилжүүлнэ гэж шилжүүлээгүй ч гэдэг юм уу те. Үйл ялах зүйлээс болж маргалдаж дээрлэгсэн одоо ийм асуудлууд шалгаж байна. За сошиал сүлжээнд бол 2 бичлэг тавигдсан. 2 бичлэг бол 2 өөр газар, 2 өөр цаг хугацаанд одоо гарсан. За үүнийг бол нэг одоо бүлэг хүүхдүүд одоо үйлдсэн ийм зүйл байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид зэрэг маш олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Мөнгө ярьдаг айгүйх. Би тийм орон суусан, тийм байрал сайхан амьдардаг, би тийм баян манаа тэтэнд хөрөг олдог. Уучлаарай. Зүгээр хүмүүжлтэй л анхаар. Хүүхэд нь хүртэл ээж аав нь тийм ярьдгуудад хүүхд тийм ярина. Ерөөсө тусгалчин хүүхд шүү. Тийм байлаар одоо ингээд явж байгаа бичлэгүүд дандаа эмэгтэй хүүхдүүд. Зарим нь үзэх байтугай бүр ингээд уншаасан жичирч штэ аимшигтэй. Тэгээ тэр олуулаа яасан ч нэг нь ч болмол гэж хэлдэггүй. Тийм байлаар байхгүй. Энэ ерөөсөө гэрийн хүмүүжил. Тэр хүүхд ч онц сурах нь мөнгөтэй байх ч огт хамаагүй хүүхдээ хүмүүжүүлцгээе бас энэ бол чухал. Хүүхдээ зөв хүн болго. Үгүй зав гаргах ёстой. Хүүхд гаргасан бол тэрнийхээ хариуцлага үүрэх ёстой. Амьдралыг битээ дандаа мөнгө чухал гэж яв. Мөнгө чухал гэж явсан ч ард ийм мөрдөн гарч байгаа юм. Эн чинь зүгээр нийтээр ингээ яваад байгаа шүү. Мэр сэрдээ биш. Мэр сэр үдчихил байсан. Цагдаа нар ч тоохоо байчдیں гэж штэ тэгэл одоо мэдүүлгээ ингэдэг тэгдэг. Чи ерөөсөө л тэр байхгүй юу? Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь ингээл яваад байвал хинч үл тоодог. Тэрийг ашиглаж чаддаг нь тэгэл те. Би бардам. Яалахгүй би ингэдэг гэл. Ийм балиар нэг юм шудраг ус нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй штэ угаасаа. Дээрлэхүүлээд огцон хүнийг ил гаргаад байгаа мөртлөө дээрлэхэд ингээ те. Балиар юмнуудыг нүрийн даллаг. Бүгдийг нь олон нийтэд ил гарга. Амиа орлогод өхөл эзэг. Тийм нийгмийн бузар юмнууд нийгэмд байж яадын ернө. Өөр хүүхдээ олигтой хүмүүжүүлж чадахгүй миний хүүхдүүдэд зэрэгцэж байгаа яах юм? Тийм биз дээ. Бид нар хүүхдүүдэд сайхан хүмүүжүүлээ яах юм? Шудраг хүмүүжүүлээ яах юм? Тийм биз дээ. Би бол тэгж болдог. Ер нь бол тэр хүүхдүүдийн бүгдийг танина. Ер нь бол олон сургуулийн хүүхдүүд би бол бүгдийг мэднэ. Шангрила дээр ер нь Шангрилагийн 4 дахь хүртэл бүх хүүхдүүд суудаг юм да. 4 дахь хүртэл фуд корт зүгээр суудаг хэсэг байдаг. Тэн дээр бүх хүүхдүүд суудаг. Энд тентхий янз бүрийн хүүхдүүд суудаг. Ондоо тэр машин дээр гарч байгаа хөшгөл үүсэж байгаа гэсэн тэр 4 дахь үгүй тэр хүүхдүүд ингэдэг. Шангрилагаа орцонд ордیں۔ Тэр орцонд ямар ч камер байдгүй, ямар ч хамгаалагч нар байдгүй юм. Тийшээ орж хүүхдүүд яадаг. Би энэ бодоол. Өмнө нь зөндөө тийм зохиолч зөндөө бичлэг тарж ирсэн. UB драма гэдэг тийм бичлэг байдаг. Тийм аккаунт байсан. Тэр бас сүүл таагдсан. Гэхдээ тэрнэр бол бүх охтууд Монголын ер нь одоо яг 2007 оноос 9 оны 10 оны хүүхдүүд ер нь бүгд байгаа. Тэнд цуглардаг 4 давхар цуглардаг Шангрилагийн хүүхдүүд бол ер нь бол бүгд л янз бүрийн хэрэгтэй хүүхдүүд. Та ямар үйлдэл гаргана тэрийг чинь л таны хүүхд гаргана. Тэгэхээр та өөрөө л хичээ. Ер нь бүгд л хичээе дөө. Сарын хажуугаар сайн гихчээр нэгэн эерэг видео сошиалд цацагдлаа. Ард иргэд хэлэхдээ ямар аав ээжийн өсгсөн хүүхдүүд ийм хөөрхөн өсөөд ямруудынх нь яргачин болоод өсдөг байна да.
Нэг өөрсөд рүүгээ өнгөгөөч хүмүүсээ. Хайраар дутсан хүүхэд бусдын хүрээнд байх гэж буруу зүйл рүү тэмүүлдэг гэдэг дээ гэжээ. Ёо та ёо хөрхи. Яа бой Пста нэг хөлж чадахгүй нэр арчааг юм. Жаг тэр охтууд нь Instagram дээр нүцгэлээд байдаг гэж зүгээр нэг мэдээнд орчоод сүртэй байдаг байна. Ямар ч гэсэн та бүхнээс хүлцэл өчье. Ягаад гэвэл бикинидээ энэчээ зогсоод цагаагаар тайлбарлах эмэгтэй хүн олдохгүй байна. Гэхдээ олж болох юм байлээ. Манайхан энэ данс руу мөнгө шилжүүлвэл бид тэр мөнгийг тэр эмэгтэйтэй өгөөд цагаагаараа уншуулна гэсэн үг. Ямар ч тач эх 7 хоногийн хувьд за iPhone дээр бол нэг иймэрхүү байна. Гэхдээ та бүхэн өдөр тутамдаа өөрөө цагаагаараа хараад хувцас тохируулаад гараараа. Ямар ч хэлсэн хит нэмэглээд явах уу хатгаа авна шүү. Ийхүү энэ 7 хоногийн шоугийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Студид хөтлөгч Сүхэ миний бие ажиллалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баярлалаа.